Монгол орны өнцөг булан бүрт Mobicom-ийн 20 жилийн он бэлэг үргэлжилсээр. Бид 20 жилийн хэн он ээлжид сюрпризийг задлахаар энэ удаа Сэлэн аймгийн Мандас сумыг зорилоо. Эдрийн жавар тажигнаж, энэ өвөлд цас ихтэй хүйтэн байгаач хот айлд төл малын дуу цангинж, их цохиолж нацагд оржин хэлсэнчлэн мөн хүүхдийн гэрийн дор мянган хавар Монголын сайхан оронд жил дэлгэр. Гинтийн бэлгээр хин нэгнийг баярлуулах нь энгийн хэрнээ сэтгэл догдлуулан сайхан байдаг. Бидний бэлэг энэ хот айлын хүн бүрт хамгийн хэрэгтэй хүссэн хүлээж байсан бэлэг нь болж чадсан бидж бас баяртай байна. Хацар хайрам хүйтэн жаварт ажилгүй тоглох хүүхдүүд, хашаа хороогоо цэмбэлгэх ажилсаг залуус. Ардын дуу эсгэрэн манс сүргээ хариулах малчин нэр. Сайхан сэтгэлтэй гэрийн эзэгтээд ухаалаг гар утас. Mobicom корпорациас айлчлан ирж буй 17 дугаар жарны гал бичин жилийн сар шинийн баярыг өгтөн гаргаж буй утастай, хоногтой, бэлэгтэй картуудынхаа дээжээс дэлгэн барьсан юм. Сар шинийн баяраар хууч хөөрөх сонин ихтэй, ах トゥ дотны хүмүүстэйгээ ярих ухаалаг утас, айлчин гичний гар милаах бэлгийн карттай болсон гэрийн эзэгтэй олзуурхаж, харин хичээл сургууль намран ээж аавдаа тусалгаар ирсэн байсан хүүхдүүд бөөн баяр болсон. Хүн бүр гэр бүлдээ эрхэм шүтэн нь байж тэр олон айл өрхийн баяр жаргал Монгол орны маань тэгш дүүрэн хэмрийг өргөж явдаг билээ. Монгол орны өнцөг булан бүрт Mobicom-ийн 20 жилийн он бэлэг үргэлжилсэн. Хүн бүрт баяр нэмэх бидний бэлэг хизээж хаанч хэндэж очиж мэднэ. Ийм юм болно гэж бодсонгүй. Өстө гинтийн бэлэг барьлаа Mobicom корпорац маань. Тэгээд би өөр одоо ийм утас өрдөг байсан. Энэ маань одоо тагн он сэнгээ барихгүй ер нь айгүй хэцүүлдэ. Тэгээд өнө тэнд өлгчдөг байхгүй. Манай хүүхдүүд бүр зөндөө баярлцсан байна л да. Энэ бүр шаагаад бол толгоогооч авч чадахгүй юм шүү. За ингээд Mobicom-д маш баярлалаа. Өстө гинтийн бэлэг барьсан баярлалаа гэж хэлдэг. Урсгал амьдралыг холбоно Mobicom.